их будалж онох гээд үзвэл ер нь бол сэтгэлийн ч бай эдийн ч бай өглөг бол өөрийгөө одоо орчин цагийн үгээр хэлэх юм бол өөрийгөө хүндэлж байгаа хэлбэр л дээ яг явж явж. Өглөгөөр бусдад тус болж байна гэж ойлгодог хүмүүс бол харамч хүмүүсийн ойлголт шиг юм яг явж явж. Би бусдад тус болж байна гэж. Чи өглөг өгч байгаараа өөртөө тус болж өөрийгөө өөдөнд татаж өөрийгөө хүндлэх хүндлэлийг олж байна гэж өөртөө холбож ойлгох юм зөв. Тэгээ өглөг гэдэг ойлголтыг одоо яханд бол ер нь өглөг гэж бол одоо хайр юм шиг байна л да. Өөрийгөө бусдын төлөө, сайн сайхны төлөө өргөл өргөх нь л энэ бол одоо хайр тий. Энэ бол өглөг. Ямар нэгэн шан харамж, ямар нэгэн одоо юу гэдгийг ашигт үлийг харахгүйгээр өөрөөрөө зориулах нь л одоо өглөг юм болов гэж бодож байна да. Манай чи хэлдэж штэ. Өөрсдийнхөө бололцоо боломжоор өвгө төгсөд ялхсад өглөг өгч миний хүүхдүүд. Нас чинь уртсдаг шүү. Энэ цаанаа бас их сайхан буянтай тэр өглөгийнхөө буйнаар хүний бас буян хурж нас нь уртсдаг бахна л гэж би ойлгодог. Өглөг гэдэг бол одоо 6 параметр гэж байдیں۔ Өөрийгөө боловсруулдаг юмнууд нь сэтгэхүйн боловсрал, энерги, нэгүүлсэл, хайр, тэгэл шүтэн барлага, тэгээ хоосон чанарын үзэл, энэ квант физик гэднүүтэй ойролцоо тийм юмнууд ба шүү дээ. ертөнцийн бодит тогтоц бодит. Энэ бол өөрийгөө боловсруулж байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр бусдыг боловсруулдаг юм дээр бол өглөг гэдэг юм бол орж ирдэг. Тэр нь одоо буян хараалгаж байгаа тийм сайхан ажил. Тэгээд өглөг гэдгийг одоо янзаар хаваадаг. Сансангийн жимб гэж эдвэлгийн өглөг байна. Тэр бол одоо ядарч байгаа, зүдэж байгаа тийм улсуудад өглөг өгч байгаа юм хэлбэр. Тэгвэл энэ шашнуудын өглөгийг ажиглахад бол өглөг гэдгийг яг бодит үннээр нь хийж чадахгүй байгаа юм байдал харагддаг. Жишээлх юм бол өглөгт бол ламрын бодмирын зэрэг дотор бол маш нарийн гаргасан. Өглөх орноо шинжигсэн. Өглөх гэж байгаа орон гэдэг маань нэг эзэл хүн байр эзэлсэн газар тийм ээ. Тэгэхээр тэр өглөх гэж байгаа хүн чинь ямар байна вэ? Өглөх цаг нь мөн үү биш үү гэж цаг хугацааны талаас харна. Ингэж сая өгдөг. Ягаад гэх юм бол тэр хүн тараншаан дотор байж байгаа үед өглөх гэх юм бол энэ дотор амьдрал байна. Намайг өрөвдөөд энэ давчарч хоол өгөх юм байна гэд тараншааны хүн болж яванга таруу болох тийш хана. Тэгэхээр хүнийг уруу татсан өглөг болдог. Тийм учраас орны шинжилгээ өгч байгаа газар ямар байх? Газар орон ямар байх? Тэгэхээр тэрнийг тэр хүнээс нь гаргаад гэрэлтний сайхан газар авчираад амьдрал тэмцэлд ингээд ажил хөдөлмөр хийгээд оюун боловсрал хийгээд ингээд эрэхтэй зэрэг хинээс цутахгүй хүн юм шүү дээ чи гэдгийг ойлгуулад өглөг өгч байгаа бол жинхэнэ өглөг. Хоёрдугаарт нь бол санск чөж жамб гэж номын өглөг байдаг. Тэр хүнийг одоо гэгэрүүлэх, мэдлэгтэй болгох, амьдралд тэнцвүүлэх ингээд тэгж байгаа номын өглөгнүүд байна шүү дээ. Номын өглөг бол үнэн байх хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол эсрэг дайсныгаа алхахад буян болно юм ингээд хэлэх юм бол тэр хүн амьдралын турш тэр эсрэг хүн хэмбэ тэрнийг цааш нь харуулж бурхны өмнө очино ч гэдэм үү тийм юм бодоол дам буруу үйлээр явцдаг учраас энэ номын өглөг гэднүүд бол буруу үзэл, буруу бодол, буруу сэтгэл, буруу шашин гэднүүд бол бас одоо хүнийг бол буруу татчихдаг учраас маш сайн одоо шийдлэх ёстой тэр номын өглөг альва нэгэн зүйл. Тэгээд минжигийн жам биднүүд гэж үдэ хайр энерглэр дутцсан явж байгаа. Тийм хүнд сайхан хэдэн үг хэлээд амьдралд нь чихтэйхэн сайхан хайр энерги тусгаад тэгээд энэ харваг дээр амьдрах итгэл бишрэлтэй сайхан одоо хүнийг хайрлж энердэг нэрэн тийм юм байж тэ гэж бодогдохоор тэгж одоо хайр энерги нэгүүлсэж байгаа энэ бол бас өглөг болдог. Тэгэхээр өглөг гэдэг бол хүнийг боловсруулдаг, сайхан одоо болгодог, буян хураалгадаг ийм ээ. Өглөг гэдгийн тухайд бол би бусдаас илүү гарч байгаа надад нэг чадамж ба шүү дээ. Тэр чадамжийг бусад хүнд бас хэрэгтэй байдаг байхгүй. Тэр чадамжны тусламж. Тэрийгэ өгөхийг л би бол өглөг гэж үздэг. Тэрнээс биш одоо өсөж явсан дайг хоол унд өгөхөөс илүү би бусдаас төрүүлж мэдсэн зүйлээ хаана хэрэгцээтэй байгаа газар түгээж явах юм бол энийг бол би өглөг гэж
л ойлгодог шин. Хамгийн сайхан өглөг бол итгэл юм уу да? Өглөг гэдэг чинь дахиад нөгөө сэтгэлийн илэрхийлэл шүү дээ. Янз янзын шин чанартай өглөг байж болно. Үнэхээр чин сэтгэлээсээ хүнд нэг туслая, дэмжээ, ядарсан, зүтэрсэн үнэхээр дийлэхгүй байгаа хүнд бол одоо нэг ондоо хэрэг тийм ээ. Дарга цэрэгт өргөл бариад явж байгаа бол бас арай ондоо хэрэг. Давхар санаа дагуулад бас хүнд юм өгж байгаа бол бүр ондоо хэрэг шүү дээ. Тэгэхээр тэр өглөг гэдэг маань чухам ямар санаа цаана агуулж байна гэдэг юмыг л бид нар харах хэрэгтэй байх л та. Тэгэхээр арай жоохон цэвэр ариун шинж чанартай юм би өглөг гэж ойлгоод байгаа. Бусд нь бол арай ондоо нэр том яруу явах хэрэгтэй байх. Тий. Өглөг гэдэг бол би ойлгодгийг одоо юм хураагаад байхад тэр бичүүч ногоорно. Тийм учраас түүнийг гаргадаг сэтгэлтэй. Хойд хурдгыгаа боддог. Тэр үтгий хэл одоо актрал суучин хүүхэд их хооллон гудамжны хоолн дуга нохой хүртэр хоолдог шүү дээ. Тэгэхээр тэр бол агуу тэгж одоо савнда юу оруулж байна гэсэн үг. Одоо салхи оруулж байна гэсэн юм агуулгатай л гэсэн санагддаг. Өглөг их олон янзаа. Тэг 8 дугаар багтын сургаалд байдаг шиг нөгөө буян нүгэл болох нүгэл буян болох гэдэг шиг өглөг бол их олон янз. Хүнд загас өгснөөс загасны орго өгч гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр энийг бол өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Ер нь нэг өглөг хүсээд байдаг хүн ч бас нэг сайхан амтэн сайн хүн ч бас муу юм уу биш юм уу. Ер нь зөвхөн хүнд бол нэгүүлсэнгүй сэтгэл гэж байна. Тэр нэгүүлсэнгүй хүртэх буянтан гэж бас байна. Энэ утгаараа бол өглөг гэдэг бол бас хартаа цагаантай ойлголт өргөн утга гэж ойлгож шүү дээ. Өглөг гэдэг юу байгаа бүхний өгөөд байхтай биш. Хамгийн гол нь тэр хүнд яг цаг тухайд нь юу дутаж авна тэрийг л өгч туслаж чадахыг л яг сэтгэлийн өглөг гэж ойлгож байгаа. Ер нь өглөг бол одоо гэгэрэл хүрэхэд хамгийн чухал бас нэг зүйл байдаг. Өглөгийн сэтгэлийг 6 баримтыг одоо товлоход өглөгийн сэтгэлийг хамгийн түрүүнд одоо үүсгдэг. Тэр нь бол аливаа нэгэн амьтанд одоо аюулгүй өглөг өгдөг, эд өглөгийн өглөг өгдөг, номын өглөг өгдөг. Тэгээд эндээс бол өглөг бол сайн санааны үүднээс хийж байгаа жинхэнэ одоо буйны үйл учраас энэ нь бол цаашаа олон замаар одоо түгэн одоо дарахж амьтны одоо буйныг аривдуулж нүглийг одоо аривсгадаг ийм одоо чухал үйл. Гэхдээ өглөгийг өгөхдөө бол дандаа бодисодын явдал, бодисодын сэтгэлийг үүсгэж өглөгийг өгүүлэх нь бол маш их анцтай байдаг юм аа. Өглөг гэдэг бол хамгийн сайхан юм шүү дээ. Би тэгж боддог өглөгийг хамгийн сайхан юм. Хүнээс авахаас илүү хүнд өхөх нь илүү сайхан баяр баясгалан өгдөг. Ямар ч хүнд. Хүүхдч бай, том хүмч бай, эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Хамгийн гол нь өгж байгаа хүн их сайхан баяр баясгалан автаж тэр хүн сайхан баясдаг.